Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн The Prestige киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манай киночдын ам нь цангаж байна уу? Энгийн цэвэр ус ихэвчлэн цангаа тайлах үүрэгтэй. Амт нь бараг мэдрэгддэггүй. Олон давхар шүүлтүүрээр шүүж хийдэг учраас эрдэс чанараа алдсан байдаг юм байна. Тэгвэл Булган аймгийн Хангал сумын нутагт 100 жилийн турш чулуулгын давхаргыг дамжин байгалийн жамаараа эрдэссэн усыг Vitafit компани байгалаар нь хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Байгаль бүрэлдүүлсэн эрдэс тус Portland тайган зөөлөн амт мэдрэмж чанарыг нэг дор шингээсэн. Энгийн уснаас илүү байгалийн эрдэстэй ус сууж эрүүл мэндэд дэмжицгээе. Water Expo 2025-д дэлхийн өндөр зэрэглэлийн 65 эрдэс туснаас амтаараа мөнгөн медаль хүртсэн. Солонгосын Kisa усны нийгэмлэгийн 10 дахь удаагийн амталгааны уралдаанд гадаадын эрдэс тусны стил төрөлд алтан медаль хүртсэн. Олон улсад чанараараа шалгарсан тайган эрдэсийг амталж уй. Тайган совд эрдэс тус. Энийг уунга киногаа үзээч манайхаа. Бүгдээрээ кинонд орцгоё. Кино маань нэг хөгшин эрийн өгүүлэмжээр эхэлнэ. Элб болгон 3 хэсэг юм уу? 3 үйлдэлээс бүрдэнэ. Эхнийхийг нь өгөөш гэж нэрлэнэ. Элб чин та нарт хөзөр, шувуу, эсвэл хүнийг харуулна. Гэж хэлэх үед нэг нь сагалтай залуу театрт үзэгчид дунд сууж байгаа нь харагддаг. Нэг элбчний үзүүлбэрийг үзэж байгаа юм байна. Өгүүлэгч үргэлжлүүлэн. Элбчин харуулсан зүйлээ та нараар шалгуулж, жирийн байдгал зүйл гэж нотлохыг хүснэ. Ийхүү хэлэх үед өнөөх сагалтай залуу элбчний харуулсан хэрэгслийг шалгахаар тайз руу гарлаа. Тэгснэ хүмүүсийн нүдийг хариулж байгаад тайзны арын хэсэг рүү нууцаар орчдөг. Өгүүлэгч цааш нь хоёр дахь үйлдэлийг нь хувирал гэж нэрлэнэ. Элбчин хүн байдгал тэр зүйлийг аваад ер бусын юм хийн. Энэ үед хөгшин эр элб үзүүлэн тортой шувууг алга болгохын зэрэгцээ. Элбчин маань үзүүлбэрээ эхэлж байна. Гэнэт алга болчлоо. Өгүүлэгч энэ үед та хэдэн онцгийг тайлах гэж хичээх боловч сайн хичээгээгүй улмаас хууртах болно. Энэ хооронд нууцаар орсон залуу маань тайзны доорх усаар дүүргэсэн шилэн сав руу над ороод ирлээ. Өгүүлэгч гэхдээ л та нар өөрсдийгөө хуурдахыг зөвшөөрдөг. Юм алга болно гэдг нь эцсийн зүйл биш. Харин тэр нь эргэж гарч ирэх хэрэгтэй. Элб үзүүлж байсан өвгөн алга болгосон шувууга эргүүлэн гаргаж ирж байна. Нэгэн бяцхан охинд элб үзүүлж байгаа юм байна. Өгүүлэгч цааш нь ийм л учраас үзүүлбэрийн 3 дахь хэсэг нь хэрэгтэй. Үүнийг нэр хүнд гэж нэрлэдэг юм. Усан дунсан элбчин маань уснасаа гарч чадахгүй хүнд байдалд орчлоо. Бараг л өгчих шиг боллоо. Дараа нь шүүхийн танхимд шүүх хурал болж байна. Шүүгч нэр хүнд гэвөө. Таны захиалагч авга Даантон хожид Роберт Энжер энэ төгсгөлийг бэлдсэн гэж юу? Үгүй эрхмэ. Үзүүлбэрийн төгсгөл буруу болчихсон юм. Чухам юу буруу болсон гэж би тайзны доошоо орж буй хүнийг харж араас нь явсан юм. Тэнд ноён Борден байсан. Тэр Анжерыг живж байхыг харж байсан. Тэгэхээр ноён Катер гихч киноны эхэнд яриад байсан өгүүлэгч болж таарах нэ. Харин үзүүлбэрээ үзүүлж байсан элбчин маань өгчихсэн юм байна. Түүний хэргийн талаарх шүүх хурал болж байна. Шүүгч үргэлжлүүлэн ноён Катер та яг юу хийдэг гэдгээ бидэнд хэлж болох уу? Би элб зөхөж үзүүлбэр тааруулан тоног төхөөрөмж бүтээдэг юм аа. Тэгвэл тэр усны савыг та бэлдсэн хэрэг үү? Үгүй. Тэр савыг эхний үзүүлбэрт л ашигласан. Харин Борден түүнийг ингэж тааруулсан. Тэгэхээр шүүх хурал өгсөн элбчнийг хэн алсан бэ гэдгийг тогтоох гэж байгаа юм байна. Шүүгч үргэлжлүүлэн та надад элбнийхаа нууцыг хэлэх хэрэгтэй байна. Мөн тэр хүнд савыг яаж тийш наваадсан байх вэ? Тэр ч гэсэн элбчин шүү дээ. Өөрөөс нь асуу. Энэ элб хамгийн эрэлттэй элб байхад би юу гэж үнгүү хэлэх вүлээ? Би таныг ойлгож байна. Гэхдээ Альфред Бордены амнаас үүнээс шалтгаалах гээд байна. Тэгэхээр тайзны ард зогсож байсан залууг Альфред Борден гэдэг байх нь мөн элбчин юм байна. Манай киноны нэг гол дүр. Ноён Катертай юм яриад байсан охин руу далалж байна. Таньдаг болол та шүү. Үүний дараа нэгэн залуу Борден дээр хамгаалттай шорон дээр ирж уулздаг. Намайг Овенс гэдэг элбчин Калт Бловыг төлөөлж байгаамаа. Ичидийн түүх судлаач байгаа юм. Би өөрийнхөө элбний нууцыг зарахгүй. Овенс гих нөхөр түүний үзүүлбэрээ хийдэг нууцыг нь худалдаж авахар ирсэн юм байна. Харин Борденд хэлэх хүсэл алгаа. Хэрв чи цаазаар авахвал охин чи яах болж байна? Түүнийг маань фолло анхаарчихна. За бодлоо өөрчлөл хэлээрэ. Гэт нэрийн уудсуулан тэмдэглэлийн дэвтэр өгчөөд яваад өглөө. Энэ тэмдэглэлийн дэвтэр нөгөө живж өгсөн элбчний дэвтэр юм байна. Борден өрөөндөө ороод дэвтрийг уншиж эхлэх үед нөгөө элбчин галт хэрэг дотор миний аялал Колорадод төгсөгч гэлээ. Бордены нууцыг ойлгохын тулд бичгийг нь тайлж уншиж бодлыг нь таах хэрэгтэй. Нөгөө өгсөн элбчин ч мөн Бордены тэмдэглэлийг уншаад түүний элбний нууцыг мэдхээр эрэлт гарсан байж тэрээр явсаар Колорадод хүрээд ирж түүний харин нэг морин тэрэг тосч байдаг. Элбчин харин таяг тулчихсан. Хөл нь гэмтэлтэй юм байна шүү. Энэ элбчин бол манай киноны бас нэгэн гол дүр Роберт Энжер. Энжер тэрэгэн дээр гарч харснаа. Энэ хот бүхэлдээ гэрэлтүүлэхтэй хэрэг үү?
юу? Гэт хотыг гэрэлтэй байгааг нь хараад гайхаж байна. Цаашаа явсаар нэг газар дэртэл түүнийг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Ноён Анжир, та бол манай буудлын анхны зочин. Гэхдээ та хэр утга бичээгүй байна? Би нийлээдгүй удаж магадгүй. Маргааш надад явах морин тэрэг бэлдэж өгөөрэй. Ингээд маргааш нь морин тэрэгтэйгээ нэг эвгүй газар хүрээд ирлээ. Хашаан дээр нь аюултайгаа биччихэ. Анжир хашаанд хальт хүрсэн чинь тог цогүлаад унаад өглөө. Чимээнээр нь харин байшингаас нэг буу барьсан нөхөр гараад ирж байна. Сонин сэтгүүлийн муусаа новшнууд та нар би ч үсэг тайлагдаагүй мó? Би таныг мэдэх юм байна. Та чинь элбчин шүү дээ. Намайг Айли гэдэг. Ямар хэрэгээр ирээ? Би ноён Теслатай уулзахаар ирлээ. Уучлаарай. Ямар ч боломжгүй гэж хэлмээр байна. Би боломжтой болох хүртэл нь буудалтай хүлээж бай. Анжирын энд ирсэн зорилго нь Теслаг эгчтэй уулзах юм байна. Нөгөө хүн ч уулзахад хэцүү хүн бололтой. Сэтгүүлч нар хүртэл уулзахаар их хэрдэг юм байна. Оройн Анжир тэмдэглэлээ унших зураа 1987 оны 4-р сарын 3-ны өдөр бордо анх тоглолтоо хийж байлаа. Тоглолтоо хийхээс нь хэдхэн хоногийн өмнө бид хоёр анх танилцж байсан юм. Бид хоёр тэр үед элбийн гайхамшигыг үзүүлэх мөрөөдөлтэй хизээч хүндич муу юм хийхийг хүсдэггүй байлаа. Хэмээн бичих үед тэрхүү өнгөрсөн үедх үйл явдлыг харуулж эхэлнэ. Бас нэг элби үзүүлбэр үзүүлж байна. Үзүүлбэр үзүүлж буй эмэгтэйг хүлэх хоёр үнийг асуухад Анжир болон бордон хоёр гарч ирж байна. Тайзны ард нь харин ноён Катер зогсож байна. Энэ хэд ч их эртний танилуд бололтой. Анжир хөлийг нь хөлж явах үедээ эмэгтэй хөлийг үнсээд авлаа. Энэ хоёр учиртай бололтой шүү. Тэгэд эмэгтэйг хүлээстэй нөргөж устай сав руу хийх юм байна. Үзүүлбэр эхлэх үед харин ноён Катер сүх бариад авлаа. Аюулгүй байдлаа хангаж байгаа нь энэ юм байна. Эмэгтэй усны сав руу унах үед хөшиг түүнийг хааж орхив. Хэсэг хугацааны дараа хөшиг авагдах үед эмэгтэй аль хэдийнэ хүлээсээ тайлаад савнаас гарчихсан зогсож байна. Үзүүлбэрийн дараа арын өрөөнд бордон Мелтний үзүүлбэр өөрчлөгдөх хэрэгтэй байна. Элбчин хүн бусдын толгойг гашилгах үзүүлбэр зохиох ёстой. Тэр ч тийм шүү. Та хоёр Тенлагийн театрт оч. Тэнд нэг хятад өвгөн эд шидийн гайхамшиг харуулж байгаа. Алтан загастай элбийн нууцыг тайлсан хүн шагналтай. Нэрэ хүлээсээ сул хүлээд бай шүү. Үүнээс ч болоо Жулия унаад хөлөө хугалцаж магадгүй байна. Гарны хүлээсийг нь сул байсан гэж байгаа юм байна. Энэ эмэгтэйг Жулия гэдэг юм байна. Саяны нөхцөл байдал бордныг уурлуулад гаргаад явуулчлаа. Анжир, та энэ хүнийг хаанаас олсон юм бэ? Би түүнд итгэхгүй байна. Тэр элбийн нууцыг хулгайлуул яах юм бэ? Зүгээрээ. Тэр хулгайлахгүй. Би түүний элбний нууцыг мэдхийн тулд түүнийг өөрийнхөө талд оруулсан юм. Анжир эхнэрийнхээ хөлийг үнсэж байхыг би хүртэл харсан юм бол нэгдүгээр игнэний хүмүүс ч гэсэн харсан байж л таарна. Жулия тэгэхээр Анжирын эхнэр юм байна. Тэгээд нөгөө хятад элбчний үзүүлбэрийг очиж үзлээ. Нөгөө элбчин зүгээр даавуу сэгсэрж байсан аквариумтай алтан загас гаргаад ирж байна шүү. Үүнийг нь борд маш нягт үзэж байна. Үзүүлбэрийн дараа Анжир борд хоёр жинхэнэ үзүүлбэр чи энэ байна да. Үгүй байлгүй дээ. Бордон хятад өвгний нууцыг олсон бололтой. Оройн Анжир эхнэртэй нөгөө өвгний хийсэн элбийг дуурайж хийх гэж оролдож байна. Анжир, би энэ савыг усгүй ч гэсэн өргөж чадахгүй байна. Тэгэхээр бух шиг хүчтэй үгүй юм байна л да. Тэгвэл би муутай юм шиг дүр эсгээд байдаг гэсэн үг үү? Тийм ээ. Тэр гэрээсээ орж гарахдаа дандаа жүжиглдэг. Бордон шууд үүнийг ойлгосон. Тэгэхээр тэр үгний гол нууц нь яг үнэндээ өөрийнхөө дүрийг өөрчилсөнд байж. Анжир эхнэртэйг нь ялуурч байтал эхнэр нь түнд би чамд тайцны нэр бодож олсон. Авга Дантон гэр бүлийн жаргалтай уур амьсгал харагдаж байна шүү. Бордон нэгэн жижиг театрт үзүүлбэрийн туслах хийж байна. Тэгэхдээ үзэгч дундаас нэг эмэгтэй рүү байн хараад байдаг. Түүнд таалагдаад байгаа бололтой. Элбчин тортой шувууг алга болгохтол нөгөө эмэгтэйтэй цуг сууж байсан хүү. Шувууг алчглаа шүү дээ гэд үйлчлээ. Үүнийг нь харсан бордон хүүг аргадж байна. Шувуу зүгээр байгаа. Тэгвэл ах нь хайчихсан. Та чи их өхөрдөм хүүтэй маа. Үгүй ээ, манай үеэлдэ байгаа юм. Бордон ч нөгөө шувууг байранд нь тавиад элб үзүүлсэн ширээг сөөхтөл үзүүлбэрт ашиглагдсан шувуу жинхнээсээ өгчихсэн байна. Бас л хэрцгий байна шүү. Бордон нөгөө эгчдүү хоёр руу гараад очлоо. Тэгээд нөгөө эмэгтэйг бүр гэрт нь хүргэж өгч байна шүү. Сара, хоолоор дайлсанд баярлалаа ноён бордон. Намайг зүгээр л Альфред гэж дууд. Би дуртаяа танад орж сайн уу шүү. Манай байрны эзэн хүмүүс орж ирэхэд дургүй. Дараа уулзъя. Ингээд бордон цааш явж харин эмэгтэй маань гэрлүүгөө орлоо. Гэртээ ороод хаалгаа төгжих гэтэл бордон сүү элсэн чихэр хийх үү гэж гисэн айл хэдийн гэрт нь ороод ирсэн bay шүү. Бордон ч бас алдаг нөхөр бололтой. Дүрс шилжиж шоронд бүү бордныг харуулж байна. Өнгөрснөө дурсаад их л харуулсалтай байгаа бололтой. Энэ үеэр нэгэн том хайрцагтай өрөөнд хоёр хүн гарч ирж байна. Нэг нь шүүгч, нөгөөх нь ноён Катер байна. Шүүгч, энэ зүйл хэн их вэ? Та зөвхөн бүтээсэн үү? Энэ Анжирын жипс усны сав. Энэ хайрцгийг жинхэнэ эд шидтэн бүтээсэн. Тийм ээ. Энэ усны саванд Анжир жипсэн. Энэ хайрцаг тэр хоёрт хоёуланд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ийхүү хэлэхэд нь өнгөрсөн дэх үйл явдлыг харууллаа. Дахиад л Жулия усны сав руу ордог үзүүлбэрээ хийх гэж байна. Анжир бордон хоёр түүнийг дахин хүлж байна. Энэ удаа бордон Жулия руу хартал
Жулия дохиж байна. Хүлээсийг нь өмнөхөөсөө арай өөрөөр уучлаа. Ингээд үзүүлбэр хэллээ. Хөшиг хаагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Байдал нэг л биштэй тэрлээ шүү. Ноён Катер сандраад хурж ирээд хүшгийг буулгатал. Жулия хүлээсээ тайлж чадалгүй жинхнээс иживч байна. Хэдийгээр усны савыг нь хагалсан ч Жулия аль хэдийн өвчгсөн байна. Дараа нь Жулиагийн оршуулах ёслол болж байдаг. Бордныг ирэх үед нь Анжер хорсолтойгоор "Чи түүнийг яаж зангидсан юм? Би одоо ч өөрөөсөө асууж байна. Би мэдэхгүй байна. Мэдэхгүй гинэ. Мэдэхгүй гэснэ үү?" Анжер эхнэрийнхээ хөлд Бордныг буруутгаж байгаа юм байна. Нөгөө талд харин Сара гэртээ ирэх үед эмх замбрааг үйлчиж, "Бордон, сайн мэдээ. Өнөөдөр бид анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ хүнтэй би танилцаагүй юм байна. Энэ бол ноён Фалон. Миний туслах байгаамаа." Тэгэхээр шоронд байх үедээ дурдж байсан Фалон гэх чинь түүний туслах юм байна. Сара энэ хоёр аль хэдийнэ нэг гэрт орчихсон байна. Сара, "Түүний цалин хэрхэн өгөх юм бэ? Миний цалин олигтой хүрэлцэхгүй байна шүү дээ. Зүгээрээ бид орлогоосоо түүний цалин өгч чинь. Тэгвэл чи дөрвөн хүний төлөө хөдөлмөрлөхөндөө." Бордны эхнэр жирэмсэн болцсон байж шүү. Энэ хоёр маань маш баяр хөөртэй мөчийг өнгөрүүлж байна. Бордон нэг буу барьцсан зогсож байдаг. Эхнэр нь түүнээс, "Чи энүүгээр юу хийх гэж байгаа юм бэ?" "Энэ бол миний шинэ үзүүлбэр байгаамаа. Чи над руу бууд та." "Аа, юу гэж чам руу буудах юм бэ?" Гэт эхнэр нь өөр тийшээ буудтал. Бордон сумыг нь бариад авлаа. Түүний шинэ үзүүлбэр нь энэ байжээ. Тэгээд эхнэртэй элбийнхээ нууцыг ярьж өглөө. Элбч нууцыг нь мэдхээр их амархан болчих юм аа. Гэхдээ зарим тохиолдолд элбчд нас барах тохиолдол байдаг юм. Нэг нөхөр жинхэнэ сум хийж хүлээн. Гэхдээ зүгээрээ би чамд хайртай. Хин ч аюулд орохгүй. Гэхдээ өнөөдөр биш бололтой. Заримдаа чи элбэндээ надаас илүү хайртай болчихсон байдаг. Энэ үед нь яг нэг нөхөр сум элбдэж алга болгож байна. Тэгсэн Анжер байна шүү. Нилэн шийц харцтай сууж байна. Ямар нэг юм хийх гэж байгаа бололтой. Орой нэгэн зоогийн газарт профессор буюу Бордны тоглолт болж байна. Хүмүүс түүнээс илүү зүйл хүсхийг үзээд бүүлж байна. Бордон ч үүнийг нь мэдээд бууга гаргаад ирлээ. Хэн үүнийг турших уу? Гэтэл нэгэн залуу бууг авах үедээ өөр сум хийжлээ. Бордо эргэж харахтаа, "Эрхмэ, таны зориг хүрх үү?" "Хүрнэ. Чи яаж зангидсан Бордон?" "Би мэдэхгүй. Анжер байсан байна." Анжер яг түүнийг буудах гэтэл Фалон амжиж түлхээд Бордны гар руу буудчихлаа. Үүний дараа Бордны гарыг эхнэр нь цэвэрлж байна. "Ямар сони юм бэ? Саяхан л таслуулчихсан юм шиг цус нь яасан их гарч байна. Эмч дуудах хэрэгтэй. Бид эмчилгээний хөлсийг нь дийлэхгүй. Би ямар нэгэн байдлаар үзүүлбэр үзүүлэх болно." Харин тэр үед Анжер шар аргуугаад сууж байдаг. Тэгсэн аягныхан дор хүзэр байж байхан тэр эргэн тойрны ажиглаад хартал хойно нь ноён Катер сууж байна. Шууд яваад ичлаа. "Катер, энд нэг цуу яриа яваад байна. Жижигхэн театр, залуу авьяаслаг шидтэн. Хэн чи надад зориулж тоглолт хийх гэж байгаа мó? Би ажиллаа хиймээр байна." Ингээд энэ хоёр хамтрал үүсгээд тоглолт хийхээр боллоо. Тэгээд элб бэлдээд байж байдаг. Тэгсэн туслах нь болохоор нэг эмэгтэй ирж байна. Тэгээд нэг шүүгээ рүү оруулж байна. "Наашрээ хадагтай байна Скоп. Хэрвээ та энэ дотор багтахгүй бол ноён Анжертай танилцах шаардлагагүй. Энэ хэд шинэ үзүүлбэртэй сайн бэлдэж байна. За ийхүү бэлдсэний эцэст үзүүлбэр нь болж байна. Мэдээж хэрэг үзэгчдийг гайхшруулж байна. Бэлдсэн элбэ үзүүлэхээр хувцас солиод дахин гарч ирнэ. Одоо та бүхний дундаас сайн дурын хоёр хүн гарч ирэхгүй юу? Энэ элб бол дэлхийн хаанч байхгүй элб. Ингээд шинэ элбэ турших гэдэл сайн дураар гарч ирсэн нэг хүн нь Бордон байж таарлаа. Шувууныхын торыг эвдэлтэл хамт гарч ирсэн сайн дурын эмэгтэй мөн гэмтэж орхилоо. Тоглолтын дараа Анжер ноён Катертай ярилцаж байтал театрын эзэн тэднийг дахиж тоглуулахгүйгээд хөөчлөө. Ноён Катер, "Театрууд ч зөндөө бий. Шинэ элб бэлтээ. Бас энэ 7 хоногт шинэ технологийн үзэсгэлэн болно. Очиж үзээд өөрийгөө сэргээгээд ир." Манай хоёр дараагийн арга бодчих шиг боллоо шүү. Ингээд Теслатай уулзахаар ирсэн Анжерийн цаг үе дээр ирж байдаг. Түүнийг тэмдэглэлээ хөдлөөд ресторанд сууж байтал Али хүрээд ирлээ. "Али, би тантай нэгдэж болох уу?" Ноён Тесла тантай уулзаад иргэлээ. "Надад дэвтэр дээр чинь юу байгаа юм бэ? Энэ дээрх зүйлсийг тайлж унших гэж хичээж байна." Ноён Тесла нэг элбчэнд төгөөрөмж хийж өгсөн гэсэн. "Тэр нь л надад хэрэгтэй байна. Юм аваад дуусгач. Танд нэг юм харуулъя." Ингээд тэр хоёр тэдний ажил руу явцгаалаа. Тэгсэн нэг газраар дүүрэн гэрлийн чийд асаж байна шүү. Эдгээрийн жинхэнэ их усүр нь хаана байгаа юм бэ? "Та өнгөрсөн 7 хоногт харсан. Эндээс 20 км-ийн зайд. Би удахгүй тантай холбоо барих болно." Ид шид. Жинхэнэ ид шид. Ингээсээр Анжер хоцорлоо. Эргээд нөгөө цаг үе рүү яваад очдөг. Анжер технологийн үзэсгэлэн рүү явж байна. Энэ цаг үед харин Анжерийн хөлн зүгээр байж байна. Харин Теслатай уулзаж явах үед Анжерийн хөлн доголж байсан шүү дээ. Тэнд нь бас Бордо ирсэн байна. Анжер түүнийг харчлаа. Цахилгааны аюулаас болоод тэнд байгаа хүмүүс гарцгаадаг. Харин Анжер Бордны араас дагаж байна. Түүний гэр бүлтэйгээ байгааг нь хараад хорсолтойгоор түүнийг харж байна. "Би аз жаргалыг олж харсан. Надад байж болох байсан аз жаргалыг. Гэвч би андуурсан. Бордон эрх чөлөөтэй байхыг хүсэж байсан. Түүний оюун санаа, зүрх сэтгэл нь хуваагдсан байсан юм." Ингэж үтсэн Анжерийн тэмдэглэлийг Бордон шоронд уншиж байна. Энэ нь түүнийг нэлээд гониглуулах шиг боллоо. Харин дараа нь Бордон охинтойгоо уулзаж байна. Охин нь асрамжийн газар руу явхаар болж. Бордон нөгөө Овенс гихчийн нэрийн хуудсыг гаргаж ирээд "Намайг бодлоо өөрчилсөн гэж түүнд хэл. Энэ нь түүнд сайн." Охиныхон төлөө элбнийхээ нууцыг зархаар шийдчих шиг боллоо. Их чухал элб бололтой шүү. Бордон үргэлжлүүлэн шоронд захидал бичээд сууж байна. Тэгсэн нэг шоронгийн янагч хурч ирээд түүний захиаг булааж авна. "Профессор,
бодлоо. Би бүх нууцыг мэдмээр байна. Эхлээд бичиг үсэг тайлаад сурчих. Энд чинь зүгээр л хууралт. Чамаг энэ гинчнээс хэнч салгаж чадахгүй. Би зүгээр анхаарлыг чинь сарниулж байгаа юм билүү? Гэт Бордон бөмбөг шидэж байснаа алдчихлаа. Хянагч түүнийг шоолж байтал. Хөөрхий. Яг үнэндээ хянагчийг аль хэдийнэ гинжлээ тайцсан байна. Хоригдлууд тэр аяараа түүнд алга ташиж хянагчийг шооллоо. Дүрс шилжиж Анжир Теслатай уулзахаар явж байдаг. Нөгөө эвгүй байшин руу яваад ортол цэглгаан цэглсэн төхөөрөмж дундуур нэг хүн алхаж ирж байна. Энэ хүн бол ноён Тесла гэгч нь байсан юм байна. Ингээд тэр хоёр хоол идэнгээ ярилцлаа. Би боломжгүй зүйл хийхийг хүсдэг. Боломжгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ таны хүсэж байгаа зүйл хэтэрхий үнэтэй. Би бодлоо өөрчлөхгүй. Та хийж өгөх үү? Би аль хэдийнэ хийж өг хэлсэн байгаа. Профессор үхлийг ялан дээллээ. Хүнийг шилжүүлэх элб гэсэн сонинг ууртайгаар уншиж байна. Тэгтэл нөгөө туслах эмэгтэй гаднаас ороод ирдэг. Чи энд юу хийж байгаа юм? Надад очих газар байхгүй болохоор энд хонож байна. Чи юу хийж байгаа юм? Судалгаа хийж байна. Элбний нууцыг мэдхийн тулд элбчин хүн өрсөлдөгчөө тагнах хэрэгтэй. Бордо харин нэг жижиг газар өөрийнхөө шинэ үзүүлбэрийг хүмүүст харуулах гэж байна. Түүнийг нь харсан Анжир, ноён Катер хоёр хэрхэн элб хийсэн талаар нь ярилцаж байна. Ноён Катер, тэр орлон тоглогч ашигласан. Үгүй, тэр өөрөө байсан. Тийм ээ, тэр өөрөө байсан. Тасарсан хуруунуудаа нуухын тулд бэли өмссөн байсан ч хуруу байхгүй гэдг нь харагдаж байлаа. Түүний элбийг би хийх болно. Ингээд Бордоны элбийг хуулбарлах харуулж байна. Тэр үед Бордон эхнэр хүүхдийнхээ хамт нэг шинэ байшингийн өмнө ирчихсэн байна. Худалдаж авч байгаа бололтой үзүүлбэр нь сайн байгаа бололтой. Харин нөгөө талд Анжиртай адилхан хүнийг олж уулзаж байна. Ноён Катер, надад 1 сарын хугацаа өгчих. Түүнийг би чамтай адилхан болгоно. Дараа нь Анжир болон хадагтай Венскоп нар тайзан дээр бэлтгэл хийж байна. Хоёр хаалга тайзан дээр тавьчихжээ. Нэг хаалгаа онгоолгоод өөрөө унчлаа. Тэгснэ нааша буугаад ир. Гэтэл Оливия ч гэсэн үсрээд буучлаа. Тэгэд би рүүгээ жоохтой хараад байна шүү. Тэгснэ Оливия Анжирыг үнсчлээ. Ноён Катер тэдэн дээр ирээд. За өөрөө өөртөө уулзахад бэлтээрэ. Ингээд нөгөө орлон тоглогч маань гараад ирлээ. Тэгсэн шал согтуу байж байна шүү. Хөл алдаад унаад өглөө. Гэхдээ үргэлжлүүлээд жүжиглэлтэл яг л Анжирыг дуурайгаад байна. Сайн бэлтгэгдсэн байна. Тэгээд ноён Катер. Тэгээд шинэ элбэндээ нэр бодсон уу? Одоохондоо нэр өгөөд яах вэ? Бордон элбэ хүнийг шилжүүлэх арга гэж нэрлсэн. Ингээд үзүүлбэрээ үзүүлэх өдөр нь нэрлээ. Тэгсэн үзүүлбэртээ хүнийг шилжүүлэх шинэ арга гэдэг нэр өгсөн байна. Ингээд үзүүлбэр нэг хаалганы дэргэд зогсож байгаад малгайгаа дээш шийдээд пан нөгөө хаалга руу шилжчихлээ. Орлон тоглогч нь гарч ирснэ. Нөгөө Оливияг үнсээд авлаа. Харин тайзан дор Анжир хүмүүсийн алга ташилтыг яг тайзан дээрээс хүлээн авч хүмэтэр төсөөлөн зогсно. Үзүүлбэрийн дараа харин тэд баяраа тэмдэглэж байна. Анжир, би өөрөө төгсөглөө хиймээр байна. Үзэгчдийг халаахын тулд чиний жүжиглэх авьяас хэрэгтэй. Чи өөрөө ихэнд гарах нь зөв. Анжирт хүмүүсийн алга ташилтыг өөрөө харахгүй байгаа нь таалагдахгүй байгаа бололтой. Тэгээд Оливиад элб тийм ч сайн биш байна. Бордны элбний хажууд манайх илүү шүү дээ. Гэхдээ тэр тайзны дор нуугдалгүйгээр төгсөглөө өөрөө хийдэг юм. Чи түүн дээр очиж ажил. Миний тагнуулвал. Тэгээд Оливиаг зүгээр л бараа шиг түүн рүү тагнуул хийлгэхээр явуулчлаа. Дүрс шилжиж Анжирын Теслатай уулзж байсан үеийг харуулдаг. Төхөөрөмжөд туршдал болсонгүй. Али, ноён Анжир, та дараа 7 хоногт хүрээд ирээрэй. Ингээд явууллаа. Оливия харин Бордон дээр ирж байна. Анжир чиний элбний нууцыг мэдмээр байгаа. Тийм учраас би ирлээ. Тийм гэж үү? Түүний элб тунд ажгүй шүү дээ. Гэхдээ тайзан доороос төгсгөх ямар байгаа бол яг наадах чинь л түүнийг галзууруулах гээд байгаа юм. Нэр алдраа өөртөө авахгүй байгаа нь таалагдахгүй байгаа юм. Би залхаж байна. Би түүнтэй удаан байхыг хүсэхгүй байна. Ингэж авна шүү дээ. Анжирын тоглолт болох гэж байна. Орлон тоглогч нь гаднаас нэлээд халамцуу орж ирж байна. Түүнийг нь харсан ноён Катер уурлангуй юм хэлтэл. Рут, та бид хоёр нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна. Сайн зүйл хэлэх гээгүй бололтой. Катер Анжир дээр ирээд бид элбэ зогсоох хэрэгтэй. Рут шаардлага тавьж эхэллээ. Тэгээд түүнд мөнгө өгч хөлдөө. Бордоныг зогсоогүй цагт бид зогсож болохгүй. Хянаж чадахгүй элбэг зохион байгуулах дэмий дээ. За яах вэ? Орлон тоглогчийн бодол санаа өөрчлөгдөж. Тэр үед харин орлон тоглогчтой нэг хүн уулзж байна. Энэ хүн түүнд нөлөөлсөн бололтой. Анжир дахиад тоглолтоо хийж байна. Дахиад өмнөхтэйгээ адил доош унтал. Орлон тоглогч нь дээшээ гараагүй байж байна. Тэгсэн орлон тоглогчтой уулзсан хүн нь Бордон байсан юм байна. Би таны элбийг мэднэ гэхгүй л дээ. Гэхдээ нэг удаа элбэндээ орлон тоглогч оролцуулсан юм. Тун удалгүй миний элбийг өөртөө авчихна гэж ёр сансангүй л дээ. Рут, эрх мэдлийг хулгайлна гэсэн үг. Бордон өөрийнхөө эрх мэдлээ түрхэн зур шилжүүлэхдээ тэр хүнээ сонгож авч байгаарай. Бордон орлон тоглогчид эрх мэдлийг нь хулгайлах санаа өгсөн юм байна. Тэгээд л ингэж ажиллаад байсан юм байна. Орлон тоглогчийн тайзан дээр хоцорч гарсан нь Катер таалагдсангүй. Хөшгөө шууд буулгалаа. Дараа нь дахиад Анжир үзүүлбэрээ үзүүлж байна. Өмнөхтэйгээ адил хаалга онгоолгоод буутал. Хөөрхий. Доор нь байдаг гудсыг нь авчиж эвгүй унчлаа. Ингээд түүний хөл нь гэмтсэн юм байна. Харин тэгтэл орлон тоглогчийн оронд Бордон зогсож байна. Дээшээ гараад үзэгчдийн анхаарлыг татаж байтал хойно нь орлон тоглогчин дээрээс дүүжлэгдээд унаад ирлээ. Тэгээд Бордон, та бүхнээс хөлц
нөхцөл өчий. Замын цаана байгаа Фантаж театр нь иж хідээр дүүрэн газар шүү. Урилгагүй ирсэн дөршөөгөөрэ. Хөөрхий даантныг битгий шүмжлээрэ. Бордон Анжирыг байхгүй болголоо. Жинхэнэ доромжилж байгаад гараад явчлаа. Энэ хоёрын өрсөлдөн улам ширвсж байна шүү. Оройн Анжир Оливияг эндэрч байна. Тэр миний бүхнийг булааж авсан эхнэр амжилт. Харин одоо чамайг чи өөрөө л намайг түүн рүү явуулсан бидтэй. Нууцыг нь хулгайл гэсэн болохоос үзүүлбэрийг нь сайжруул гэж хэлээгүй. Анжир Оливияг өөрөөс нь урвсан гэж бодоод түүн рүү нилээн ширүүн хандлаа. Чи түүнд дурлалаа гэд чи түүнтэй дотносохгүй. Авга даантан бүхнийг ойлгож байна гэж боддог. Гэхдээ сохор мулгүй юм байна. Маа энэ түүний тэмдэглэл. Оливия Анжирэс урваагүй бололтой тэмдэглэлийг нь аваад ирсэн байна. Чи энийг хулгайлчихсан юм уу? Нууцлж битсэн байна. Тайлж уншихад хугацаа хэрэгтэй. Би түүнээс зээлж авсан юм аа. Буцаагаад өгөх хэрэгтэй. Засварын газарт нь хулгай оруулсан юм шиг ойлгуулъя. Тэгвэл чи аюулгүй. Ингээд Анжир Оливияг орхиод явах гэтэл Оливия араас нь дуудаад би Альфредэд хайртай болсон. Тэгвэл түүнээс уруухад чамд хэцүү байсан бах. Харин дараа нь Бордны засварын газар тулгаа орчиж Анжир хэлснийхэн дагуу хийсэн бололтой. Оройн Бордон өөрийн хүн шилжүүлдэг үзүүлбэрээ үзүүлж байна. Үзүүлбэрээ амжилттай үзүүлээд Оливиягийн гарыг үнсэж байна. Энэ хоёр нэлээд учир ургуулсан бололтой. Тоглолтын дараа Бордон чих алдартай болсон байна. Түүний гарын үсгийг хүмүүс асуугаад байна. Тэгээд туслах руугаа би өнөөдөр алхлаа. Тэр намайг дагвал дагна үз. Надад хамаагүй. Анжир Бордныг нууцаар дагаж байна. Бордны туслах ч гэсэн Анжирын араас дагаж эхэллээ. Бордны туслахад харин өрх бэлдсэн байжээ. Нэг авс руу хийгээд таажлаа. Туслахын тэгсэн авсан дотроос Катрийг буутчдаг. Дараа нь Бордныг оршуулахын газар ирж байна. Сайн элбэний төлөө гараа заваарууллаа. Аз, туршилт, золиос. Чи юу хүсэв? Хүн шилжүүлдэг элбэний нууцыг чинь мэдмээр байна. Тэмдэглэл дээр чинь түлхүүр үг байхгүй байна. Арга барилаа бичээд өг. Тэгээд нэг нь цаас өглөө. Бордон аваад нэг үг бичих шиг боллоо. Түлхүүр үг биш. Арга барилаа бүгдийг нь бич. Түлхүүр үг нь арга барил. Миний инженер хаа байна? Тэгсэн туслахыг нь газарт болцсон байна. Бордон, амьдуу. Чиний хэр хурдан ухахаас шалтгаална. Бордон газар ухаад хоцорлоо. Катер харин эмнэлэгт байж байна. Анжир түүн дээр ирээд түүний нууцыг мэдчихлээ. Тэгээд хоёулаа хамт харахаар ирлээ. Би түүний нууцыг мэднэ. Хоёул нь тань адил. Цаасыг нь дэлгээд хартал. Тесла гэд бичгэж. Үүнийг нь харсан Анжир. Чи бид хоёр хол аялхан дээ. Америк руу. Альва юмд хит автах нь залуу хүмүүсийн хийдэг зүйл. Дахиж дагаж чадахгүй нэ. Тэгвэл би ганцаараа юм бидтэй. Ингээд энэ хоёрын хамтрал дуусч байгаа бололтой. Нөгөө талд Сара нэгэн ресторанд сууж байтал гаднаас нь Бордон Оливия болон туслахтайгаа орж ирж байна. Нилээн өнгөрөө байдалтай байна шүү. Сара ууг нь оюулахнаа байх юм болов гэж бодсон юмсан. Сара уурлаад Фалон Оливия хоёрыг явуулчлаа. Өнөөдөр би хэцүүхэн асуудалтай нүүр тулчхаад байна. Тэр нь юу юм бэ? Наад сахлаа авчгаач. Би олны танил хүн. Хүмүүс миний энэ байдалд дуртай. Бордон нилээн бардан болсон бололтой шүү. Эхнэр нь хүртэл гайхаж байна. Нөгөө талд Анжир Бордны тэмдэглэлийг уншиж байдаг. Үүн дээр нь өнөөдөр нэг сонио үйл явдал боллоо. Анжирын туслах бүсгүй надад нэгэн саналтай ирж байна. Анжир түнд хэлэх үгийг нь заасан нь ойлгомжтой. Тэгсэн энэ үйл явдал бидний өмнө үзснээс эсэргээрээ байсан юм байна. Оливия, би тэрнийг хайрлаж өөрт нь итгэдэг байсан. Гэтэл тэр надтай зарц мэд харьцсан учраас би түүнийг үдсэн ядаж байна. Би түүний элб болгоны нууцыг амархан тайлж чадна. Чи тэгээд надад юу санал болгох юм бэ? Би таныг түүнээс илүү нэр хүндтэй болох ёстой гэж бодож байна. Яаж гэдгийг нь би харуулъя. Оливия Бордон хоёрын хооронд бидний төсөөлснөөс өөр тохироо хийгдсэн юм байна. Үргэлжлүүлэн тэмдэглэлийг нь уншитал. Тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл Анжирт Оливия Бордны хүсэлтээр өгсөн юм байна. Тэгээд дэвтэр дээр нь Тесла бол түлхүүр үг болохоос нууцнд биш. Баяртай Анжир. Чамайг Америкт очиод аз жаргалаа олно гэж найдаа. Ингэжчээ. Бордонч Анжирыг цөм хуурсан bay шүү. Анжир уурандаа Тесла руу очлоо. Миний мөнгийг ашиггүй зүйл зарцуулаад байна. Би танд худлаа хэлэхгүй. Оновчтой гэж бодсон зүйлс хангалттай оновчтой байдаггүй юм. Тесла нэг муур аваад ирсэн байна. Энэ муураар туршилт хийх гэж байгаа бололтой. Хөөрхий. Дахиад л туршилт нь бүтлгүүтчлээ. Бордонч тайвшраад гараад явлаа. Гарч явах замдаа туршилтанд орсон муурыг дагтал хоёр болчихсон байж байна. Бас тэр газар нь малгайн ч гэсэн олон болчихсон байж байна. Энэ төхөөрөмж хувилах машин болж таарлаа шүү. Анжир өөрийгөө жинхнээсээ хувилах арга зам олдсон юм байна. Нөгөө талд Бордон охинтойгоо ярилцаж байхад эхнэр нь нэлээд урваасан байдалтай гарч ирээд шууд арх өөртөө хундаглаад ууж байдаг. Харилцаа нь нэлээд муудсан бололтой. Чи ийм юм ууж байхаар Pearl on the Tag гэд эрдэс тус уугаач. Тэр нь яадгийг шүүлсэн уснаас илүү байгалийн амттай. Эрүүл мэндэд хэрэгтэй гоё ус байдаг шít. Байгалийн чамаараа эрдэссэн усыг Vitafit компани байгалаар нь хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм байна лээ. 2025 онд дэлхийн усны экспод мөнгөн медаль, Солонгосын Киса нийгэмлэгийн стил төрөлд алтан медаль хүртсэн актер ус юм гэсэн. Юм хөгжөөд хотын бид нар тайгын эрдэсийг амталж ууж болдог болсон байна. Чи тэгээд тэрийг өөрөө авч уугаад эрүүл мэндэд анхаараач.
Шал эрдэсгүй царилчаа яваад авах юм. Сарагийн хувьд их хэцүү байдг юм байна. Бордон туслах руугаа очиод Сарад намайг үнэхээр түүнд хайртай гэдгийг минь ойлгуулахад туслаач. Эхнэртээ ингэж хэлчихэд Бордон Оливия руу хүрээд ирлээ. Түүнийг ороод ирэнгүүт нь Оливия шууд үнсээд авч байна. Бордо харин нэг л яоцгүй байна. Чи над дээр ирж байгаа юм бол гэр бүлээ орхиод ирч бай. Би хичээж байна. Өнөөдөр Фалн намайг дагсан. Би түүнд итгэхгүй байна. Надад итгэж байгаа бол түүнд ч гэсэн итгэх хэрэгтэй. Тэр миний эрхэмлэж явдаг зүйлсийг хамгаалдаг юм. Нөгөө талд Энжер Теслатай уулзгаар очтол нөгөө байшин нь юу ч үгүй шатсан байна. Тэгээд Тесла ч бас байхгүй байж байна. Буудалтай эргээд иртэл буудлын хүлээ авахч. Ноён Энжер хайрцагны талаар бусдад хэлэх шаардлагагүй гэж бодсон юм. Ямар хайрцаг? Тэгсэн Тесла аль хэдийн төхөөрөмжөө бүтээгээд Энжерт үлдээч гисэн байж. Мөн нэмээд түүнд нэг загтал үлдээжээ. Загталд нь салхиас хийлгүй явсанд хүлцэл өчөө. Таны хайж байгаа зүйл энэ хайрцагт байгаа. Төхөөрөмжийг хэрэглэх нэг зөвлөгөө өгье. Хэний ч олохгүй газарт хай. Энэ төхөөрөмж гай завлан л авчирна. Энжер хэдийгээр үнийг нь хүлээ авсан ч төхөөрөмжийг туршиж үзэхээр шийдсэн юм байна. Аюулгүй байдлаа хангаад буу хүртэл бэлтчихсэн байна. Тэгээд туршилтаа эхэллээ. Тэгтэл бордны загтал уншиж буй хэсэг рүү дүрс шилжиж байдаг. Загталтаа. Гэхдээ элбэ турших явцдаа чамайг түрхэн зур орхих хэрэгтэй юм байна. Тэмдэглэлийг минь уншаад намайг алсын хэрэгээр цаазаар авахуулахаа хүлээж буй чамайг орхих хэрэгтэй байна. Үүнийг унссан бордны царай хувьсэлээ. Энэ бүгдийг Энжер төлөвлөсөн байж таарлаа шүү. Дараа нь Бордон анх шоронд дэвтэр авчирж ирсэн хүнтэй уулзаж байна. Бордон, чиний авчирсан тэмдэглэл хуурамч байна. Тийм байх боломжгүй. Бичгээ хэвэн Энжерих мөн. Энэ миний элбэний нууцуд. Гэхдээ нэр хүнд хэсэг нь байхгүй. Би охиноо хармаар байна. Салах ёс хийхийг хүсэж байна. Бордон ч үнэнтэйгээ нүүр төлж байгаа бололтой. Бордныг эхнэртэйгээ хэрүүл хийж явах үеийг харуулж байна. Тэдний хэрэлтгийг нь охин нь сонсож байна. Фалон хурж ирээд охиныг аваад явчлаа. Чамайг хэн болохыг би мэднэ. Чи надтай шудраг байгаасаа л гэж би хүсэж байна. Чи надад хайртай юу? Өнөөдөр бол үгүй. Дараа нь Сара Бордны засварын өрөөнд явж байна. Амьдралынхаа өнгөрсөн дурсамжуудыг нэг сангалзаж дуусаад амиа хорлцлоо. Катер Энжертэй уулзаж байсан газараа юм ууж байтал аяган доор нь хөзөр үлдээж гисэн байх нь тэр. Хаяг бичиж үлдээсэн зурус байдаг. Катер энэ газар руу яваад очтол нурсан театр дотор хэсэг хараагүй хүмүүс засвар хийж байна. Чимээ сонсоод энд хэн байна? Би хуучны найзаа хайж явна. Тэгтэл цаанаас нь Энжер гараад ирлээ. Нэг цуу яриа явж өнгөрсөн юм аа. Жижигхэн театр, ирээдүйтэй залуу жүжигчин. Эргээд ирээ юу? Чамайг харахад таатай байна. Чиний тусламж хэрэгтэй байна. Энэ миний сүүлчийн үзүүлбэр. Жинхэнэ шилжилт. Бүх өртөө хүмүүсээ цуглуул. Бордны анхаарлыг татах зүйл хийцгээе. Катерч хэсэг хүмүүст хэлсэн бололтой. Нэг хүн хүрээд ирлээ. Тэгээд Энжер үзүүлбэрээ үзүүлэх гэж байна. Тэгээд төхөөрөмжөө асаалаа. Төхөөрөмжнийхон голд очиж зогсоод хэсэг хугацааны дараа жинхнээс алга болчтой шүү. Үгүй тэгээд алга болоод бол болоо юу. Нэр хүнд хэсэг байх ёстой гэж юу. Ингээсээр Энжер хойноос нь гараад ирлээ. Эрлэх хийсний ачаар шилжилт хийх элбэнийхээ учрыг олсон бололтой. Намайг өршөөгөөрэй. Ийм юм боломжтой гэж юу. Жинхэнэ эд шидийг хүн олон хараад байхгүй. Үзэгчдийг татахын тулд элбэ жоохон өөрчил. Үзэгчдийн дунд өвмэн самун дэгтэй. Дараа нь Бордон Оливиятай уулзаж байна. Чи зүгээр үү? Сара надтай уулзахыг хүссэн. Чиний талаар үннийг хэлнэ гэсэн. Би айгаад уулзаж чадахгүй байна. Миний талаар үннийг мэдмээр байна уу? Үнэн гэвэл би Сарад хайртай байгаагүй. Би чамд хайртай. Энэ л үнэн. Чи өөр газарт өөр эмэгтэйд бас ингэж хэлэх байсан бах та. Нэрээ Энжер эргээд ирсэн. Хиний ч өмнө харж байгаагүй элб үзүүлнэ гэсэн. Чи очиж үзээч. Та хоёр ч таарсан амтд юм да. Оливия инхүү Бордныг орхиод явлаа. Үүний дараа Энжерийн үзүүлбэрээ үзүүлэх цаг ирж байна. Борд үзэхээр ирчихжээ. Энжер тайзан дээр гараад ноёд хадагтай нараа. Өнөөдөр би та бүхэнд ирээдүйн амьдралын жинхэнэ аимшигтай үйл явдлыг харуулъя. Тоглолтоо нэн үг хэлэхдээ зэрэгцээд хөшиг нээгдэж төхөөрөмж нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Элбийн дүрм ёсороо хүмүүсийг тайз руу урьж төхөөрөмжөө шалгуулв. Үзүүлбэр эхэлж Энжер төхөөрөмжнийхон голд зогсоод алга болчихв. Хэсэг хугацааны дараа тайзны хойд талд пилтажин дээр зогсож байна. Энэ дур зүрэг үзэгчдийг гайхшрууллаа. Үүнийг нүдсэн Бордон өрөөндөө туслах руугаа нэлээд уурсангүй ярьж байна. Тэд чадваргүй элбчнийг Английн хамгийн шилтгэн гэж ярих юм. Тэр яаж энийг хийчихв? Тэгээд Бордон судалгаа хийж байна. Хэсэг судалгаа хийснийхэн дараа тоглолтыг дахин үзэхээр ирлээ. Энэ нь кино эхлэхэд гарч байсан дүр зураг байна. Бордон төхөөрөмжийг шалгахаар тайз руу гарлаа. Тэгээд шалгаж угаад нууцаар тайзны доошоо яваад орчлоо. Энжерийн үзүүлбэр эхэлж тэр доошоо усны сав руу унцдаг. Бордон ууг нь амийг нь аврах гээд усны савыг хаглах гэж оролдсон юм байна. Харин дараа нь шүүхийн танхимд Бордон шүүгч. Альфред Бордон, таныг Роберт Энжерийн амийг бүрлэгсэн хэрэгээр шийтэглээ. Таныг дүүжлэх аргаар цаазлана. Бурхан таныг өршөөг. Ингээд Бордон цаазын ялтай шоронд орсон юм байна. Катер харин Энжерийн төхөөрөмжний урд зогсож байна. Нөгөө Бордноос элби нууцыг нь асуугаад байсан Овен гэх нөхөр хүрээд ирлээ. Ноён Coldlove Энжерийн бүх зүйлийг худалдаж авсан байсан. Би энэ төхөөрөмжийг авч болох уу? Боломжгүй гэж айж байна. Гэхдээ та хоёрт уулзах завшаан гарвал ярилцаад үзэхгүй юу да. Ноён Coldlove гэж нууцлаг хүн байгаад байна шүү. Нөгөө талд Бордон дээр охин нь
ноён Coldplay-тай хамт эргэлтээр ирж байна. Бордон гарч ирээд та нөгөө ноён Coldplay уу? Би Coldplay байна. Үргэлжил байсан. Нөгөө ноён Coldplay гэх чинь Анжир байжээ. Борд хараад шоконд орчлоо. Энэ бүх хугацаанд Анжирын элбийн үзүүлбэр яваад байж. Энэ удаа элбийн 3 дахь хэсэг болох нэр хүнд хэсэг нь энэ байна. Бүгчээд өөрийн биеэрээ гараад ирлээ. Анжир, би яллаа. Би чамаас илүү элбчин. Яллаа гинэ. Энэ хэрэгтэй миний охиныг битгий оролцуул. Хүнээс эрхэм зүйлийг нь булаахад ямар байдгийг би мэднэ. Охиныг чинь харж ханднаа. Баяртай профессор. Анжир охиныг нь дагуулад явах гэтэл борд нэг цаас сар байлаа. Энэ миний элбийн нууц. Чиний хүсэж байсан зүйл. Чи үргэлжил илүү элбчин байсан. Гэхдээ одоо энэ хэрэггүй. Миний арга шилтгэн. Элбийнхэн нууцыг шууд ураад шидчихлээ. Анжир охиныг нь дагуулад өөрийнхөө харшид ирлээ. Тэгсэн Катер түүнтэй уулзах гээд ирчихсэн байна. Би чиний цогцыг харсан шүү дээ. Охинд эцэх нь хэрэгтэй. Чи чинь яаж байгаа юм бэ? Би охинд санаа тавьчихнаа. Ноён Coldplay. Би танаас нэг зүйлийг гуй. Тэр төхөөрөмжөө устгаж өгөөч. Би тэрэнд өөрөө санаа тавина. Би чамайг үүнд оролцуулахыг хүсээгүй юм. Катер төхөөрөмжний нууцыг ойлгосон юм байна. Нөгөө талд Бордон Фалан дээр ирээд уулзаж байна. Сүүлийн үгээ түүнд хэлж байгаа юм байна. Бордон, одоо ингээд зам замаа хойдоо. Чиний хэлснээр түүнийг тайзан дээр орхидог байж. Намайг уучлаарай. Эндээс яваад бүрэн дүүрэн амьдраарай. Гэт бөмбөгөө түүн рүү шидээд цаашаа явчлаа. Туслах нь түүний араас гунигтай ширтсээр үлдлээ. Катер Бордны охин дээр ирж уулзаж байна. Харин Бордон цаазын тавцан руугаа алхаж байна. Тэр хооронд Анжир Катер хоёр төхөөрөмжийг театр дотор зөөж байдаг. Катер түүнд тусалж хад гараад явж байна. Тэгтэл түүнтэй Фалан зурж байна шүү. Нөгөө хоёр толгой тохилцож байна. Ямар нэг юм сэтсэн бололтой. Тэр хооронд Бордны ялын тогтоолыг уншаад яллагч Альфред Бордон танд хэлэх сүүлийн үг байна уу? Бордон абракадабра. Ингээд Бордон өгчлээ. Нөгөө талд Анжирийн байгаа газарт Бордны бөмбөг өнхрөөд ирхэн тэр. Анжир үүнийг нь гайхаад артал буундуу тас. Түүнийг буудсан хүн нь Бордон байх нь тэр. Анжир энэ бүх хугацаанд Фалан та хоёр ихэр байсан гэж үү? Үгүй дээ. Бид хоёр хоёулаа Бордон, хоёулаа Фалан байсан юм. Энэ бүх хугацаанд Бордон хиндэж мэддэхгүйгээр илбэ хийсээр байж. Бүр нэгэнтэйгээ адил болохын тулд хурууга хүртэл тасцсан байна. Анжир, Оливия, бас эхнэр чинь яах болж байна? Бид хоёуланд нь хайртай байсан. Би Сарад хайртай байж. Харин ах маань Оливиад бидэнд сайхан байсан ч тэдэнд биш. Сайн элб зөхөхын тулд золиос хэрэгтэй байсан юм. Би золиос гаргасан. Өн хөлсөн дэндүү өндөр. Анжир өөрийнхөө нууцыг ярьлаа. Эцсээ хүртэл түүний дээр гаргасан бололтой. Нөгөө төхөөрөмж нь түүнийг амжилттай хувилсан юм байна. Тэгэхээр үзүүлбэрээ хийх болгондоо өөрийгөө алаад байсан юм байна. Бордон, чи дэлхийн талыг туулж асар их мөнгө өрсөн ч даанч ямар ч ашиггүй. Чи яагаад ингэснийг минь ойлгоогүй бололтой. Энэ дэлхий тэнэг бүдүүлэг хүмүүсээр дүүрэн. Харин тэднийг төрхөн зур мэхэлж чадах юм бол арай өөрөөр амьдрна. Анжир сүүлийн үгээ хэлээд амьсгал хураалаа. Энэ хэцүү өрсөлдөөн ингээд дуусах шиг боллоо. Алдар нэр ашиг сонирхлын төлөө олон амь өргөдөж урт удаан хугацаанд баг зүүж амьдрах шаардлагатай нүр тулж. Энэ хооронд Катер Бордны охинтой хамт байж байна. Катерин киноны ихэнд хэлж байсан үг үлэмж дахин хэлэгдэнэ. Элб бүр 3 хэсэгтэй. Эхний хэсгийг өгөөш гэж хэлнэ. Харин 2 дахь үйлдэлийг хувирал гэж хэлнэ. Энгийн зүйлээр гайхалтай зүйлийг бүтээн. Гэхдээ тэглээгээд та нар алга ташихгүй. Алга болгосноо дахин гаргаж ирэх хэрэгтэй. Бордон охин дээрээ эргэж ирж түүнийг авлаа. Катертай тохиролцсон байжээ. Эцэст нь охин аавтайгаа хамт байхаар боллоо. Анжирийн театр дотор тэр аяараа усны савн доторх Анжирийн цогцос байж. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.